Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Цэрэн Дэндев хар үнэхтийн хөндөй нэгдүгээр хэсэг. Зээшин хошууны төвөөс хойш 60 км явбал баруун талдаа нэг багавтар овоотой, зүүн талдаа майнын дарцаг татсан уулын ам бий. Уулын амыг дагуулan аживал суналтсан хөндөй харагдана. Энэ хөндөйд элдэв зүйлийн өв сургамал өтгөн шиг уургадаг. Хөндөйд хоньны хашаанчны нэгэн ширэг, ширгийн хаанаас л бол хаанаас булаг ундран, тунгалаг горих болон нийлж хөндөйг уруудан урсна. 7-8 дугаар сард тавилган, шараврлаг, цагаан урлаг, баг хурц улаан зэрэг бутлаг модод хөндөй дүүрэн шиг уургаж, мочир бүр дээр нь онгийн цэцгэс алгалан байдаг билээ. Хөтөл дээгүүр энд тэндгүү 70 төрөө гарч намар цэцэг ногоо газар сайгүй ярайна. Хөндөйг дагсан горихны 2 хөвөөгөөр алтан лянхаа, хонин эвэр, одон царал, шимэлдэг, даваг, жиржи, шоомор лаваа, багваахай, ишгэн одвол, гिचгэн, нарийн шарилж, талын шарилж, навчин шарилж, биелэг гээд судлаачдын нэрлэж чадамгүй хэдэн мянган зүйлийн өв сургамал хэдхэн хоногт ховсож өөрчлөгдөж өөрөөр үнэр танар онг будгаараа газар дэлхийг гоёно. 600-аад адуу малтай айлын бэлчээрээс хаяа адуу үүрсэж хонь майлахтуу сонстон холгүйхэн цадгалан мал хэвж хэвтгэн харагдана. Үүнийг үзэх үе үзэсгэлэн сайхан тал нутаг химээх үг эрэхгүй санаанд орно. Энэ хөндийг хар үнэгт гэдэг. Эндхийн үнэг төдийгүй тарвган хүртэл хар сортой учраас ийм сонь нэртэй болсныг зээшүүн тосгоны хэнэнч мэддэггүй ажээ. Бэлчээр хуваарлахад энэ хөндий санжаад оногдсон юм. Санжаа мууяр. Бусдын бэлчээр дэх үнэг улаан үстэй байхад очиж миний хөндийн үнэг хар байдаг нь хэмээн бодож сахлаа өгтэн. Нэг удаа зээшүүн тосгоны айл бүхэн жун гэгэнийг гэртээ залахад санжаач хоцорсонгүй. Тэр сөхрөн сууж гэгэнт минь бусдын бэлчээр дэх үнэг улаан, миний бэлчээр дэх үнэг л хар байх юм. Тиймээс л хар үнэгт гисэн байх. Үүнд ямар нэгэн засал хийлгэх хэрэгтэй юу үгүй юу гэж асуув. Тэр жил хошууны сумын албаны хүмүүс энд хэмжилт хийж цаасан дээр зургийн зуран хятад төвд хэлээр хар үнэгтийн хөндийн талбай 4 талын зах заагийг тэмдэглээд санжаа 50 жил эзэмшин гэж бичсэн газар эзэмших эрхийн бичиг олгосон учраас миний бэлчээр гэж хэлэх болжээ. Жун гигантэн санжаад 2 мөр татлаган шар бичгээр бичсэн жижиг цаас өгөв. Санжаа түүнийг аваад сүмд очиж 100 юаны хамт нэгэн тань ламдаа гардуулж билээ. 2 дугаар хэсэг. Эцэнхий хар санжаа 50 настай. Тэр эрүү амаа тойрсон армаг тармаг сахалтай. Урд нь сарсан багвахын сэлбэртэй чимхүүрээр туудаг байсан учраас сахал нь одоогийнхоос бага байлаа. Гэтэл нэг удаа эхнэр хүүхдийн хэнийг нь санамсруугийг гიშгэж мөрөөлгснаас болж олигтой чимхэхгүй болжээ. Хожим гэрээ нүүлгснээс хойш харагдхаач боллоо. Ингээд сахал ургах тусам урт бүдүүн болж чөлөө гармагц зүүн гараараа эрхээ эмрэн баруун гарын долоовор эрхий хурууныхаа хомсаар сахлаа туудаг болов. Юм бодох буюу уурлаж бачимдвал араараас нь нүхтэн. Хомсаар түүхэд яаж ч бодсон чимхүүрээр түүснээс муу зулгаах нь мэдээж. Санжаа жирийн үед олон таван үггүй номхон хүн боловч үнэндээ хэлэх ярихдаа гаанч хинээс ч дутхааргүй. Бэлчээр хуваахаас өмнө нутгийн залуус цуглан хөөрөлдөж нэг нэгнээ цаашлуулан сэтгэлээ сэргээдэг байв. Тархан хар гомбодаш. Хүчний хүргэн санжаа минь ээ. Жамин ях хүчний хүргэнэ хурганы арьс шиг элдэж цадалтал нь хооллохгүй байгаа биз? Хаврын урт шар өдрийг яаж бардаг билээ? Яандаа хөөрхий гэхэд нэр хийтлээ нэн. Санжаа. Гүзээ гомбодаш минь ээ. Чи бусдын хоолыг гүзээлсээр наад гэдэс чинь өвхрийн их шиг болчихжээ. Сууж босохдоо хэцүүдж байна уу? Гүй чи ер нь өвхөр болж төрсөн бол таарах байж дээ. Гэдсэн дээр чинь худаг тавьбал хэрэг хөтгөн гардаг бол өмхийн үнэрт нь хүн байтугай нохойч ойрдохгүй байхаа
гэхэд бүгд бүр чанга нэн. Гомбодаш хариу өгөх гэтэл Санжаа боломж олгосонгүй. Гүзээ гомбо. Ойрд охин дүүдээ Янагийн дуу лай дуулаагүй юу гэхэд бүгдийн элэг хөшлөө. Гомбодаш Санжааг давахгүйгээ мэдээд болёо болий өнөөдөр би ялагдлаа гэд хөд нэв. Охин дүүдээ лай дуулна гэдэг нь Гомбодашийн хамгийн ичгүүртэй явдал билээ. Тэр эхнэр аваад удаагүй байсан цаг нэг удаа хошууны төв ороод буцах замдаа сарлаг унсан нэг хүүхэнтэй тааралджээ. Тэгээд алдахгүй баривдаад лай гэдэг чинь гэдэл угсруулан дуулж гарчээ. Хүүхнийг хань нөхөртэй эсэх хэрэг байхгүй бол надтай хов ёроол байна уу үгүй юу гэх мэтэр асуун дууллаа. Хүүхэн айж дөрөөгөөрөө сарлагынхаа гэдэс рүү даврин зугтахыг оролцсон ч сарлагтай хүн морьтой хүнээс холдоод хаа хүрхөв удаж төдөлгүй гүйцэгдэв. Гомбодаш нэлээд ойртож очтол өнөөгч нь өөр тосхны бэр болоод явсан охин дүүн байж таарчээ. Гомбодаш ихэд ичиж яах учраа олохгүй хөшснөө гэнэц ихэрч жолоогоо эргүүлэн год хитэлд зугтсан гэдэг. Лодон унтах гуйлан бол ам хуурай байна гэж ёроогүй. Намын үрийн даргын хуу лам болчихжээ. Тосгоны дарга жижиг тэрэг авчихж энэ жил ээждээ ямар ч гэсэн өвлийг давах дулаахан нэг нэхий дээл ойчих юмсан. Саяхан нүүж ирсэн айл 50-аад хоноо зарсан чинь мөнгө нь бүгд хуурамч байсан гин. Хөгшин охиноо эмтэрхийн нэрчийн гойнтой суулгах юм уу үгүй юу? Хүнд нэг хэл бол өгмөр байна. Гэхмэт зогсолтгүй чалчхийн сонсож суусан Санжаа тэсгэл алдан. Гүй чи наад амаа амхиж болох уу үгүй юу? Чиний ам өвдөхгүй бол миний чих өвдөөд байна. Гэхэд Лодон яар гэж ам заяасан бидтэй. Чих чинь өвдөөд байвал сонсохгүй байна биз гэв. Санжаа хэрүүл хийхээс дургуун хурч дууга хураан сахлаа өгтэн. Бэлчээрийг ховжлаад 50 жил болоогүй үстэ. Одоо яагаад бэлчээрийн мал аж ахуйг хориглох болов вэ? Мах тос цөрөм яаж олох юм? Соном ахынхч нөөхгүй гэж байна. Санжаа бүрч төвөгшөв. Одоо ийм юм яриад ямар хэрэг байна? Малаа худалдчихлаа. Цуглуулсан хэдэн төгөргөөч улсад тушаачглаа. Байшингч улсаас бариад өгчгөж. Эхэн хайл нүүгээд явчихлаа. Бэлчээрийг хэдэн жил амрааж сэргээх гэж угаа юм. Эрх нь малчдаа байгаа гэсэн үг. Үнэхээр амьдрч чадахгүй л хизээж буцаад ирж болно шүү дээ. Аавыг ласаас эргэж ирсний дараа хошуу руу нүүй. Юу гинэ? Шинэлчгээд нүүнгээ үздэй. Эхэн хайл хошуу руу хэдийн нүүгээд явчихсан. Шинэлэхэд энд ирэх хүн байхгүй болсон. Хошуунд сайхан байшин барьж байгааг нь үлээ. Шинэ байшин шинэлвэл сайхан биздэй. Лодонгийн аав Жамьян 72-тай, ээж Янжнан 70-тай. Хоёул тэнхлэн хөгшөд боловч гэрийн эрх мэдлээ аль хэдийн хүргэн Санжаадаа даатгажээ. Одоо тосгоны ихэнх хүмүүс тэднийхийг Жамьянгийнх биш Санжаагийнх гэдэг болжээ. Санжаагийн хүү Лаганз бага сургуулаа төгсмөгцөө лавран хийдэд лам болж Гэнтэн жамц хэмээх сахилын нэр авчээ. Хэдэн өдрийн өмнө өвөө эмээ эгч лаа цүүжи зээдүүгээ дагуулan ласт мөрөхөөр явсан юм. 3 дугаар хэсэг. Тасхийн хүүтэн нэгэн өглөө Санжаагийнх шүүфүү гэдэг трактор хоёрыг хөлсөлж нүүлээ. Нэгэнд нь хідэн уудтай аргалаачиж, дээр нь үүсэлсэн сарлагын мах, нэг тулам тос зэрэг ичээ дарвалав. Бас дээрээс нь дөрвөлжин эвгсэн өрмөг майхан, нэхий дээл, арьсан хүнжил дэвсгэрээ ажиллаа. Нөгөөд нь хэдэн уут хоргол ачаад, дээр нь гүнгэрваатай бурхан тахилаа залж, хажуугаар нь гэр бүлэрээ нохоотойгоо суужээ. Трактор баржигнан дуугарч, бүргэлсэн хар утаа хаялан, хар үнэхтийн амыг чиглэн засмал зам руу хөдлөлөө. Хүн бүхэн муу шавар байшин, хар үнэхтийн даваарууга салж ядсан харцаар эргэн харна. Трактор айжмаар холдон хөндийн аманд хүрэхэд Санжаа өрөөсөө баглаатай хиймрийн цаас гаргаад тэнгэр өд цацсан. Ласаа ларжэл хоо гэж байдаг хүчээ шавхан хашгирсан нь тракторын дууг давж гарсангүй. Тэд өдрийнхөө үдээс хойш хошууны төв дэрлээ. Энд ирсэн бүхэн
шинтэй эмийн цун гэсэн хятад үгийг заавал ойлгох хэрэгтэй. Тэд хэнигнээс "Бид малын бэлчээрээ орхиод хошууны төвд нүүж ирлээ. Одоо хаан суух вэ?" гэвэл нөгөө хүн "Тэгвэл та нар нүүдэлчдийн экологийн тосгонд очих байх. Гэхдээ ийм тосгон олон бий. Ингэхэд та нар аль сумынх вэ?" "Бид зээшүүн сумынх." "За байц. Зээшүүн сумынх" гэвэл ихэнх нь хошууны баруун талаар суудаг шиг санагдана. "Шинфүү шинтэй эмийн цун гэж асуу. Тэгвэл хүмүүс хэлээд өгнө. Юу гинэ? Шинфүү шинтэй?" Санжаа сахлаа өгдөөсөн дээрээ өгдөөн. "Шинфүү шинтэй эмийн цун." Тэгвэл тракторын жолооч тэднийг "Энд буу. Ингэж зүг чиггүй явах юм бол хөлсөө нэм" гэлээ. "Хэдийгв?" "Трактор бүрд 10 төгрөг нэмбэл нүүдэлчдийн экологийн жаргалт тосгонд хүргэж өгье." "Болно, тэгье." Жолооч эрэхтэл замын цагдаа зогс гэж дохив. 2 жолоочийн царай тэр дороод үнс шиг цайж трактораа зогсоогоод огл үсрэн буулаа. Гэтэл цагдаа тэднийг оошоосон ч үгүй, харин ачааг нь нүд салгалгүй харснаа. "Зарах юм байна уу? Хуучны хүрэл тогоо, гуйлан дэвэр, гуйлан бурхан, танка, хэвс, цахиур буу, нас барсан хүний аягны уут, эмэгтэй хүний үсний гэргээд хуучин байх тусмаа сайн" гэлээ. Лодон "Эмээл" гэд ярих гэтэл Санжаа "Шинфүү шинтэй хаан уу?" гэж асуув. Цагдаа үгийн сонссон ч үгүй лодонд хандаж "Эмээлээ зарах юм уу? Баавартай эмээл үү? Хуучин уу?" гэв. Лодон "Тэр" гэд нөгөө трактор дээрх Санжаагийн баавартай эмээл рүү заангаад "Морхио болсон чинь эмээлээр юу ийх вэ? Авах хүн байвал хямдхан зарчих" гэлээ. Цагдаа эмээлийг Нямбай гэгчин шинжээд "5,000-ыг өгье" гэхэд Санжаа "Эмээлээ худалдахгүй" гэж эрс хэлв. Гэтэл цагдаагийн харц тэдний нохой дээр туслаа. "Нохойгоо хэдээр зарах вэ?" "Нохойгоо худалдахгүй" гэж бараг зэрэг шахам хэлв. Санжаа нөгөө л жаргалт тосгоноо хаа байдгийг сурна. Юу ч худалдаж авч чадаагүй цагдаа мотоциклоо унаад яваад өгөв. Трактор 3 км орчим яваад зогслоо. "За энэ нөгөө жаргалт тосгон чинь бууцгаа. Алив мөнгөө." 4-р хэсэг. Холоос харахад тоосгоны үйлдвэр тоосгонуудаа хатаахаар нэгэн жигд өрж тавьсан юм шиг ав адилхан өнгөтэй тоо томшгүй олон байшин хороо хашаа игэнжээ. Замын хажуугийн нэгэн самбар дээр хятадаар "Нүүдэлчдийн экологийн жаргалт тосгон" гэж бичсэн аж. Хэрвээ эндээс ай сургалахдаа уламжлалт аргаар "Амар байна уу? Санжаагийн гэр хаана вэ?" гэж асуувал мэдэх хүнгүй. Харин Санжаа гэдэг айлын хаалганы номерыг заавал мэдэх ёстой. Хэрвээ Санжаагийнх 21-р хорооны 17-р гудамжны 4 тоотод байдаг бол та 2117 тэгдэр үгсэн хаалганы дугаарыг олох хэрэгтэй. Бичиг үсэг тайлагдаагүй малчны хувьд энэ бол амар хэрэг биш ээ. Өнөөдөр Санжаагийн хүү Гиндэн жамц хамт явсан 10-аад хоногийн өмнө энд нүүж ирсэн тосгоныхаа хүнтэй таарсан нь аз боллоо. Нутгийн хүн Санжааг гал шиг улаан ус, мөс шиг хүйтэн зантай, яст мэлхий шиг удаан хөдөлгөөнтэй төвдөр ярьдаг нэгэн эмэгтэй дээр дагуулж очив. Тэр хүүхэн байшингийн төлхөөр хаалганы дугаар бичсэн алгын чинээ цаас Санжаад өгчээ. Айл бүхэн 3 өрөө байшинтай. Өмнөө Хуаюан цэцэрлэг гэдэг жижиг хашаатай ажээ. Үүдэн дээр нь 5 шар одтой улаан дарцаг хадаастай. Дарцаг хуучирч урагдвал үнгүй сольж өгдөг гин. Хөндөй голтой цемент тоосхон хашааг нь цагаанаар шохойджээ. Хашааны дээд хэсгээр хүрэн улаан даавуу татаад түүн дээрээ том том дүгрэг цагаан толб даржээ. Үндэстний онцлогийг харуулж байгаа нь тэр юм гин. Санжаагийнхны сэтгэл эхэд хөөрчээ. Жамын өвгөн хэн хүнээс илүүтэй догдолж чичирсэн хоолойгоор "Эзэн хааны энэрлэгэж Жунгигэнтний ордноос ч дутахгүй юм. Бид энэ их буйныг яаж даандаа" гэд өрөө болгоноор дахин орж үзнэ. Нэг өрөөг дундуур нь ханаар тусгаарлжээ. Нэг тал нь гал тогоо, нөгөө нь жорлон. Нэг буландаа цагаан паалантай суул дуртай. Үүнийг Санжаа их нэртэй "Гар нүүр угаад гим" гэхэд Гиндэн жамц тэднийг шоолж
бие засах суултуур хэмээн тайлбарлаж өгөв. Юу гинэ? Ийм сайхан газар руу ялгцаа хийн гэдэгч буян нэмгэрч нас богинсон. Хошногч нь илж ирэхээс айхгүй байна уу? Жамин өвгний энэ угийг янжин эмгэнч ихэд зөвшөөрнө. За юу ч болог тэнд нь байлгаж бай. Ямар ч гэсэн ялгцаа хийн гэвэл ёстой элэг хөшөөж хийм байна гэхэд гиндэн жамц. Лам 3 эрднэр тангаргалыг. Эн чинь үнэхээр бийцдэг суултур. Одоо ийм жорлон хаа сайгүй бий. Би ийм жорлонд олон удаа бийцэж байсан гэж батлана. Яг энэ үед гиндэн жамц гэнэт хүндэрмээр болов. Орхимжоо шуугаад суултур дээр сууж гидсээ суллаа. Хачирхалтай нь жорлонгийн усыг татах гэж яаж ч оролдоод дусал ус гарсангүй. Суултуурыг усны хоолойтой ерөөсөө холбоогүйг сайн мэдлээ. Үйлтэйгээрээ лаац хүүжийн эгч нь нэг гараараа хамраа дарж нөгөө гараараа гиндэн жамцын ялгцыг цэвэрлжээ. Байшин жорлонтой ч зуухгүй. Санжаа хошууны төвөөс төмөр зуух цайны сүв авав. 3 дугуйт тэрэг хөлслөн зуухаа авчирлаа. Лодон цай чанаж дээжийн өргөхөөр гарахад бүрий болж байв. Хашааны буланд уяатаа нохойн гацлан хуцахад бүтэн өдөр юм өгөөгүйгээ санаж үнэн голоосоо өрөвдлөө. Шалвхан эртээ орж оройн хоолноос үлдсэн цусан зайцыг хайж өгөв. Уг хэлж гэрт амьдрдгүй л болохоос гэр бүлийн хүнээс огт ялгаагүй шүү дээ. Лодон 6-7 жил тижээсэн нохойгоо сүүлийн удаа хоолж байгаагаа яахан мэдэх вүлээ. Хөгшин нохой нь гинжтэйгээ өвсөнд хаясан зүү шиг бараа сурггүй болсныг үүр цүрээр мэдэв. Лодон урд оройн нэг сайн хоолсноо бодоод сэтгэл нь жаал тайвширлаа. 5 дугаар хэсэг. Юм хулгайлж иддэг нохойг малчид хулгайч нохой гэдэг. Харин нохойн хулгайчийг л хулгайч нохой гэвэл зохилдог. Санжаа энэ хулгайч нохой хин юм бол гэж бодон сахлаа өвтээж нөгөө талаар телевиз, хөргөгч, ор, галуун сав, цонхны хөшиг яаж авдаг вэлээ гэж бодож суулаа. Шинэ жил өнгөрч цагаан сар дөхөж байв. Хошуу сумын удирдлагууд бэлчээрээ орхисон малчдад нөхөн олгорын мөнгө, 2 баяраар өгдөг гурил, будаа, тос, цай, хуанли зэргийг хүргэж ирээд ямар нэг хүндрэл гарвал хэлээрэ. Цаг тухайд нь шийдэж өгье гэжээ. Санжаагийнхны сэтгэл хангалуун байлаа. Ялангуяа Жамин өвгөн, Янжин эмгэн хоёр нулимс унган намдаа талархъя, улсдаа талархъя, ямар ч ажил хийгээгүй байж ийм их мөнгө, ийм их юм өгнө гэдэг ёстой гялайлаа. Ачтан минь ээ, ямар хүндрэл шаардлага байх вүлээ дээ гэж мөрөхөөс ч наагур юм болжээ. Хүмүүс явсны дараа хүүдээ төв рүү явж тэргүүлэгчдийн хөргийг аваад ир гэж захив. Тэргүүлэгч гэж Мао Зэдүнийг хэлж байгаа юм. Санжаа Шинхua номын дэлгүүрээс Мао Зэдүн, Дэн Сяопин, Зян Зимин, Хуужин Таогийн хөрөг олон жил худалдаанд гараагүй өнгөн шаралсан Сталины хөргийг ч авчирв. Жунгиген зэрэг их баг хувилгаадын хөргийг залсан Гүнгэрван дээгүүр тэргүүлэгчдийн хөргийг эгнүүлэн тавьсан нь энэ айлд өнгө гэрэл нэмэх шиг боллоо. Жамин майны хүрдээ эргүүлж Санжаа сахлаа өгтэнгээ тэргүүлэгчдийн хөргийн зүг уй бишрэнгүү харцаар ширтэнэ. Ажил хийхгүй, хоол унданд санаа зовхгүй ийм сайхан юм малчтын зүүдэнд байсангүй. Нүүдэлчдийн экологийн жаргалд тосхон гихч үнэхээр ч жаргалын орон ажээ. Нэгэн өдөр өвгөн хошууны дэлгүүрээр орж далминд нь нохойгоо сургалъя гэж бодов. Жамин олон жилийн өмнө албан хаагч байсан хошууны төвд ирж хуралд оролцдог байжээ. Тэгэхэд хошууны төвөө алганы хээшээгээ мэддэг байж. Харин одоо бүх зүйл алга урвуулах төдийд өөрчлөгддөг цаг. Буцахтаа жаргалд тосхоноо олж чадах хэсэг нь эргэлзээтэй. Оллоо гэхэд Тэнгэрийн од шиг олон хаалганы номероо тогтооно гэдэгч бүтшгүй хэрэг. Тэгээд л зориг мохож үлдсэн амьдралаа шорон суугаа юм шиг өнгөрөх болгон дээ гэж бодов. Ямар ч арга байсангүй. Нэг игнээ байшин нөгөө игнээ байшингаа халахалж хараа бэлчээх газаргүй давчуу гудамж тулж нохойгоо висэн хашааны болон руул гөлрөн суухад харам нэгтийн хөндий үзэгдэх шиг нохой нь хуцах шиг сонстно.
өвгөн энэ үеэс дууга хурааж эхэлжээ. Санжаа буйдан зурагт хөргөч зэрэг гэрийн тавилга цахилгаан бараа худалдан авлаа. Телевизээр төвд хэлтэй сувг үзэх болсон нь тэдний амьдралд шинэ хөөр баяр нэмжээ. Битүүний орой нэвтрүүлсэн хаврын цагаан сарын үжлэг нэртэй баярын хөтөлбөр тэдний сонорыг имэлж нүдийг баясгав. Энэ жилийн цагаан сараар Санжаагийн хоёр том ажил бүтээлээ. Нэг нь хөгшин охин Лаа Цүүжигээ нэрчин хэмтэрхийтэй гэрлүүлв. Нөгөө нэг нь Янжин эмэгний сэдснээр Лаа Цүүжигийн бутаж охин Лааржийг эмтэрхийн гэрт оруулалгүй намар сургуульд өгнө гэж шалтгаглан эмээ өвөө дээр нь үлдээжээ. 6 дугаар хэсэг. Орин хавар ирэв. Зэшүүн хошуунд бүтээн байгуулалт хийхээр ирсэн тэдэн түмэн эрэгтэй эмэгтэй хөлсний ажилчид оромтой сүү шиг нам гүм зэшүүн тал нутгийг хар ус даргилтал буцлах мэд чимээ шуугантай болгожээ. Гар үнэгтээс ноднон ачиж ирсэн мах, тос, цөрөм, аргал хоргол нь дуусах төгсөн учраас Санжаа их нэртэйгээ ээлжлэн өдөрт наад зах нь 2 удаа дэлгүүрөөд юм авахааргүй. Хүнс барааны үн өдрөөс өдөрт өснө. 3-4 км-ийн зайтай төв рүү өдөрт 1 удаа заавал явна. Санжаа хошууны дэлгүүрт ажилд орсон учраас мотоцикл худалдан авах хэрэгтэй болов. Хэрэгтэй хэрэггүй юмд дурладаг малчид тонгоохтой зэрэг өрөөс нь төмсөг аваад явчихдаг хулгайчид үнэндээ төмсгийчд биш мотоциклыг нь отож байгаа. Хулгайчид мотоциклээ алдмааргүй байвал өдөр шөнөгүй гэртээ төгжихээс өөр арга байхгүй гэлцэнэ. Их уужим санагдаж байсан 3 өрөөндөө нутгаасаа ачиж ирсэн хуучин хогшил шинээр авсан цахилгаан бараа буйдангаа нэмж тавьтал зайгүй болжээ. Санжаа арга ядахта хэрэгцээгүй нөгөө жорлонгийн суурийг булгалж аваад гаднаа гаргалаа. Гэтэл маргааш нь байшингийн түлхүүр хаалганы номер өгсөн улаан өст чөтгөр хашгицаар орж ирэв. Хүүшээ ээж минь жорлонгоо булга татаад гадаа хайчихсан байх юм. Маргааш нөгөөдрөөс шалгалт тэрн ингэж болохгүй. Эргүү өхөр шиг энэ малчид яршигтай юм а гэж хэлээд эргэн тойрноо ажиглалаа. Санжаа айж амаа ангаан хөдөлгөөнгөө зогсно. Лодон улаан өст рүү дөхөн зайцлээд байхаар нь хэрэгж болохгүй юмыг гэд тайлбарлах гэтэл хичнээн хэрэггүй гэж бодсон ч байцаагчийг дуудаж үзүүлдэг байгаа да. Ингэж болохгүй завхарсан юм гэж байна. Лодон дахин хэлэх гэтэл Санжаа хажуугаас нь яана одоо яадаг вүлээ гэд улаан устыг царайчлав. Эцгийн чин толгой засварчин авчирч байранд нь суулга. Байцаагч мэдчихвэл баларлаа. Засварчин? Тийм ээ. Хурдан очиод нэг засварчин олж ир бошуул. Санжаа хошууны зах руу давхин очиж өнөөж асуулгүйгээр 100 юан өгөөд хүн дагуулж гэртээ ирэв. Нөгөө хүн ганц хатга цементийг 2 хатга элстэй зуураад жорлонгийн суул турыг байранд нь суулгав. Санжаа улаан устын царайг санахтай зэрэгэл байцаагч гэж аимшигтай хүн байх нь гэж санаан зовж сахлаа үгтэн оровч гарвч тавгүй итнэ. Салхи нүдгүй шуурвч жамин өвгөн гэрийг яагаад нь майны хүрдээ эргүүлж нохойгоо уйдаг байсан хашааны болон руу гөлрөн сууна. Уг яриа нь улам цөөрчээ. Заримдаа Янжин эмгэн тоос манруулсаар өмнө нь ирж суугаад хэдэн үг хэлнэ. Өвгөн аргагүй ярихынд ганц 2 үг хэлсэн болвол Янжин ч аргагүйдэн хэсэг сууж угаад босож тоос манруулсаар гэртээ орж зурагт манана. Янжин төвд хятад бичгийн хэлээр ярих нэвтрүүлгийг бүрэн ойлгохгүй ч зурагт ширтэж өвгнөө бодвол өдрийг үзэх юмтай өнгөрөөх ажээ. Санжаагийн санаа сэтгэлийг тамлагч байцаагч химээх сүрэг дарааг ирэв. Камер барьсан зурагчид урдуур хайгуур гүйлдэнэ. Байцаагч Санжаагийн бодсон шиг аимшигтай биш, харин ч майдар бурхан шиг тарган затгалан нүүр дүүрэн инээ тодруулсан ээлдэг хүмүүс байлаа. Хэнч юу ч хэлсэн хариуд нь хав сайн гин. За эзлэхээс өөр шидгүй жорлонгийн суул турыг хүртэл холоос хараад сайн гэх юм. Санжаа саялныг санаа намарчээ. Тэр сэтгэлийг амраагч байцаагчийг явсны дараа айл болгон суул тураа гаднаа гаргаж тавив. Улаан устч юм хэлсэнгүй. Хэд хоногийн дараа Санжаач зориг гарган суул тураа булга татан авлаа.
7 дугаар хэсэг. 2 сар тасралтгүй салхи тавьсны эцэст нойтын шамраг орж эхлэн аажмаар шиврээ бороо болон хувирлаа. Жаргалт тосхны байшингуудын дээврээс дусаал тусна. Уг нь хөндөй тоосхоор барьсан хашааж тоосхийг цементээр биш хар шавраар өржээ. Хашааны дунд цагаан шохойг хар ус урсгаж аялаа. Хашаан дээр наасан тэргүүлэгчдийн хөрөгтч хохирол учирч санжаа арга буюу хуу татаж авав. Лодон малч таас тийм их мөнгө авчихад ямар муу байшин барай вэ? Засгаас ч их мөнгө өгсөн. Хар өнөختийн байшин үзэн муутаач яс сайтай дусаал дустгүй дулаахан аав ээж хоёр энд зудрах юм байна гэд өгүүлж эхэлснэ. Гэнэт нэгийг санаа бололтой. Хүй хашаан дотроо майхан бариад 100-аа тулчих бол дээр биш үү гэв. Санжаа сахлаа өгдөөснэ. Одоо тэхээстэй. Гэхдээ нөгөө улаан ус чөтгөр олон юм донгосохгүй байгаа. Харин ээ. Гэхдээ тэр үүнийг хариуцдаг хүн эржийн байшингаа үүсгэж эхлэе. Биднээс тийм их мөнгө авчихад ийм байшин барьж яаж болох вэ? Нуулгүй хэлэхэд би улаан устээс айж байна. Юунаас найсын? Чи хайгаад байгаа бол би очие. Лодон ингэж хэлээд гэрээс гарахдаа улаан толгойтын өмнө очиж чадах уугүй юу гэж өөрөөсөө асууж явлаа. Нэгэнт нөхрийнхөө нүүрэн дээр их үг хэлсэн болохоор очихоос өөр аргагүй. Явсаар улаан устын ажлын өрөөнд очиход аз болж зээшүн сумын намын үрийн дарга олон малчид цугласан байв. Төвд хэлтэй нэг хүн үүссэн байдлыг аль хэдийн хошууны удирдлагад мэдэгдсэн. Хошууны удирдлагч энэ асуудлыг анхааралд авсан. Тэнгэр онгоймогц бүх байшинг засаж янзлна. Хүмүүс минь төр тэсэж байгаарай гэжээ. Баргил хоолойтой эдэр насны малчинэр олныг төлөөлж "За, тийм бол өөр зүйлгүй. Төр засагтаа талархъя" гэж хэлээд гарч явв. Лодон инээмсэглсээр гэртээ ирж дарга нар хэдэн өдөр тэсж бай, тэнгэр онгоймогц байшинг засаж өгнө гэж байна гэв. Уг хэлээг уудсан жамин өвгөн энэ удаа ам нээж эцэг шиг нам засаг минь тэхэл ёстой гэд царайн тайвширсан шинжтэй болжээ. Санжаач сахлаа өгтөөхэ болж би хошуунууд илгүүрээс жаахан хоньны мах авчиръя гэв. Хошуунд хаврын 3 сард тарган сайхан мах худалддаг байлаа. Бороо зогслоо. Байшингийн наран талын хашааны ёроолд 4 хуруу өндөр нялх ногоо ургажээ. Зээшүн хошууг тойруулан нүүдэлтийн тосхон олныг байгуулахтай зэрэгцэн экологийн жаргалт тосхны байшингуудыг сэлбэх ажил орнов. Засаж сэлбэх нь ч их амархан. Эхлээд дээврийн хавтгай ваарыг хуулж хаяад гялгар цаас давхарлаж дэвсээд дээрээс нь хуруу зузаан хар шороогоор дараад хавтгай ваараа буцааж тавина. Хашааны гадна дотныг хутганы мөрний хэртэй цементээр илээд л цагаан шохой түргчгэнэ. Хашааны дээд хэсгээр үндэстний онцлогийг харуулах хүрэн улаан даавуу том дугуй цагаан толб зураад засварын ажил дуусав. Аймгийн байцаагч ирээд сайн гिचгээд явчихлаа. Үүнээс хойш хэдэн удаа бороо орсон ч үнэхээр ганц тусаал дуссангүй нэг жил өнгөрөв. Хойтон хаврын анхны борооноор л өнөөгөө байшингууд нодингийнхтай авайдлах болно гэж хэн санах вүлээ? Малчид улаан устын албан өрөөнд дахин цуглав. Зарим нь цуглуулсан мөнгөний минь буцааж өг, нутаг буцна гэнэ. Хошууны удирдлагаас үүнийг анхаарч үн төлбөргүй засаж өгөхөр боллоо. Гэвч урдын шигэ нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрөв. 8 дугаар хэсэг. Зээшүн хошууны дэлгүүрт аргал худалдаа байж өөр нэгэн төрлийн түлш худалдах боллоо. Энэ нь хошууны чинээлэг дарга албан байгууллагын хэрэгэлдэг нүүрс гэгч болно. Энд нүүрс их үнэтэй учраас малчид үнэт хар чулуу гэлцдэг. Нүүрс үнэтэйгээр барахгүй их аюултай. Жаргалт тосхны 3 айлын 9 хүн нүүрсний утаанд угаартаж өгсөн. Хошууны 4 ажилтан архитаж хонжээ. Нэг нь шүн цангаж гуйвж дайвсаар 100хан дээрх дэвэртэй уснаас хийж уусан байна. Тэр дэврийг байранд нь буцааж тавиагүйгээс болж үүр цайх үеэр дөрвүүл үгсэн гих мэтийн яриа жаргалт тосох ноорныг тархлаа. 3 эрдний авралаар Санжаагинд золгүй юм болсонгүй. Тэдний мөнгө л багаслаа. Саяхан авсан үнэт хар чулууны 3-1 нь
жинхэнэ хар чулуу байв. Санжаа бодол давтан сахлаа өгтөөж суутал Лодон. Чи уржигдэр хуучин тос авчихсан байна үлээ. Өчигдөр аав үнэртэй цай уугаад хотоод нь эвхүүрхэд байна гэсэн. Өнөө өглөө жаахан хар замбаа идсэн. Үзэж байгаад авахгүй дээ гэв. Санжаа үзэж байгаад л авсан. Тэнгэрт гарсан үнтэй шин тос байсан шүү дээ гэд үргэлжлүүлэн сахлаа өгтөөв. Энэ имэйлийг одоо л худалдамаар байна. Моргиухан имэйлээр юу хийхв? Морь авахд амар, имэйл авахд хэцүү гэж сонсоогүй юу чи? Морь сайн бол имэйл амархан таарна гэдэггүй лөө. Энгийн имэйл бол зарчхад яах вэ? Сайхан имэйл дээ. За ер нь шин тос байхгүй бол аав ээж битгий хэл бид ч тэсэхгүй. Бэлчээрийн нөхөн олгорыг өгөхгүй бол надад чарга алга. Хар цай хуучин тостой энэ муу хоёр хөгшин л үүлээ үзэж байна да. За би явж жаахан сүү олж ирье. Санжаа хоёр хөгшнөө өрөвдсөн үү? Лодонгийн анших зэмлэхээс залхсан уу? Босож гарах гэтэл Гэндэн жамс хашаанд ороод ирэв. Аав ээжийнхээ мэндийг асууж үнсээд аавынхаа царайнаас юу болсныг мэдэх шиг болов. Тэгээд суусан ч үгүй өврөөсөө 2000 юан гарган аавынхаа алган дээр тавив. Сүүлийн үед залуус мөрийтэй тоглож хулгай дээрэм хийх нь нэгсэж ойход хүүхнүүд завхаарх нь олширчээ. Энэ жил жаргалт тосгоны 5-6 залуу цагдаад баригдаж 3-4 охин хэл сураггүй алга боллоо. Лам банд нар шар шовтлох болсон бөгөөд тэдний нэг нь шавилж байсан хийдээсээ лам бурхны хар танка хөрөг хулгайлан зүхтаж яваад баригдаж одоо болтол шоронд хоригдсоор байгаа гэх мэтийн жихүүдэс хөргөм хэрэг ар араасаа гарах болжээ. Харин Гэндэн жамц нэгэн сэтгэлээр ном эрдэмдээ шамдаж сахил санвараа сахин бусад банд нар шиг ууж идэж наригж цэнгэхгүй. Сүсгтнүүдийн барьсан өглөгийн мөнгийг хоримтлуулж гэрээхэндээ тус нэмэр болно. Санжаа энэ бүхнийг бодон хүүгээ тэрч үнсмээр санагдсан ч том болсноос нь хойш нэг ч удаа үнсээгүй учраас эвгүйцлээ. Түүний сэтгэл догдлон хамран шархираад би жаахан мах авчирий гэд бушуухан гарав. Лодон даган гарч нэг лонх сүү аваад ирээрээ мартуу зай. Үйлдвэр худалдааны товчооны үүдний дэлгүүрээс авуу зай хуурамч байдгийм шүү гэлээ. Зэшүүн хошуунд алаг үнэний сүүг сарлагын сүү гэж худалдахаас гадна ус хойлох зөөхийг нь авах тэр бүхэл гашлахгүй тулд элдэв бодис холсон сүү хаа сайгүй зардаг ажээ. Санжаа мотоцикло хэд хаазалснаас болоод Лодонгийн загсныг сонссонгүй бололтой хариу хэллгүй давхиад явчихав. Бас л хуурамчийг аваад ирэх вийдэ гэж Лодон амандаа өгүүлсээр гэртээ орохдоо нохоогоо уйдаг хашааны болон руу голерт суусан аавынхаа ханцуунаас татаж аваа гэртээ орё гэсээр түшиж босгов. 9 дугаар хэсэг. Жамин өвгнийг гэрт орж ирэхэд Гэндэн жамц бос зогслоо. Өвг нь нэг харснаа. Энэ лам хэм бэ гэв. Гэндэн жамц ээж рүүгээ гайхаж харахад өвөн зөнчгчээ гэж ээж нь намуухан хэлв. Янжин хөөй энэ өвгөн яаж гсэн бэ? Наадах чинь манай хөө биш шүү. Чамтай дөнгө саяхан мэндэлсэн шүү дээ гэв. Гэтэл өвгөн манай хүү хизээрээвэ. Яагаад өвөөтэйгээ мэдлэхгүй байгаа юм бэ гэж өглөв. Гэндэн жамц энэх уйлах зэрэгцэн өвөөдөө гүйж очин хүзүүгээр нь тэрч үнсэхэд өвөөгийн сэтгэл амарсан бололтой орон дээрээ очиж суулаа. Өвөө чинь зөнчгсөн. Орой нар буунгуутл нохойдоо хоол өвгөө юу? Сарлаг хотондоо ирвүү юу? Хөгшин хөгмөр луусан чигт харыг холбож тавьгээд зогсоо зайгүй өглөн. Манайд тийм морь байсныг би лав мэдэхгүй юм байна. Харин эмээгийн чинь ярьснаар энэ хоёрыг залуу байхад ийм морьд байсан гинвэлээ. Лодон айдуу дуугаар ийн ярь цуутал лаарчи хаалга тар няр хийтэл түлхэн орж ирээд нагац хүрээд ирсэн юм уу гэж амьсгаадан асуув. Гэндэн жамцыг дуугархаас өмнө Лодон хүү хичээл чи иймэр тарж гисэн юм уу гэлээ. Лаарчи цүнхээ тавиад төвд хятадаар холин ярьж гарав. Манай сургуулийн нэг ангийн дээвэр нураад 2 сурагч нас барж 4 хүүхэд бэртсэн. Бас өчигдөр
Нэг сурагч багшийн өрөөнөөс мөнгө хулгайлаад багшид зодуулж гэмтсэн. Өнөөдөр тэр сурагчийн ах хэдэн залуустай ирээд нөгөө багшийг өгтлэн зодчихсон. Манай шаа захирал өнөөдөр шанку хийхгүй гэсэн тэгээд л эрт тарлаа. Янжин эмгэн яалаа. Миний муу охиныг дараа далчихсан бол яа? Маргаашнаас нь сургууль явуулахгүй гэж төс тас хэлээд зээ охиныхон толгойг ингэртэй наалаа. Эмгэн зээ охиндоо хамгаас хайртай. Тэр жил эх лаа цүүжийн хадамд гарахад лааржийг авч үлдсэн хүн бол эмгэн бөгөөд сургууль явуулах ч дургүй. Ашгүй өнөөдөр лааржига өдөржин элгэндээ нааж суух шалдаг болов. Гадаа мотоциклийн дуу гарав. Санжаа зүүн мөрөндөө хүнд дайлан тогсон охин дүү ювчүнийг дагуулan орж ирлээ. Ювчүний хадмынхан экологийн тосгонд нүүж ирээгүй. Тэднийхэн малын шимт бүтээгдэхүүн худалдаж авдаггүй, харин зарим үед худалддаг. Сайхан зан нь хөдлөвөл хүнд зүгээр бэлгэлэх нь ч бий. Иймээс юучун хошуунд ирэх бүрдээ ахиндаа маах, тос, цөрөм авчирч өгнө. Энэ удаад хоньны ууц 2 кг гаруй гэдэс зайдас, 5 кг орчим булан тос, хар гялгар уутанд боосон 3-4 кг цөрөм, гялгар ууттай тараг нэг, үнэний сүү 2 уутыг авчирчээ. Үүнээс гадна 2 хөгшин бас лааржид 10 төгрөг өгөв. Санжаач хэдэн шил кола авчирсныга ширээн дээр өрөөд саяын авчирсан үхрийн махаар бууц хийгээдгээ гэж лодонд хэлв. 100-нд яндан улайстал нүүрсч гисэн тул гэр дотор халуу шатна. Бүгдээрээ тойрч суугаад ярьж хөөрлөө. Удаан хугацаанд байгаагүй инээдхөөр гэр дүүрэн цуурайтна. Хэдхэн цагийн өмнөх Санжаагийн гэр бүлийн гачигдaltaй байдал, лааржигийн сургууль дээр болсон аимшигтай явдал таг мартагджээ. Жамин овгон эртун тов. Янжин эмгэнч тэгсгээд лааржига тэрсээр хөнжилдөө оров. Бусд нь унтдаг цагаас 2 цагийн дараа амархаар хэвдэв. Баяр хөөртэй нэгэн өдрийг өнгөрөөсөн Санжаа хамгийн сүүлд бийцсахаар гарснаа. Харал, мотоцикл. Миний мотоцикл байхгүй байна. Муусан хулгайч ноход гэж өглөн хашаан дотроо яахан мэдэхгүй эргүүтэн эргэлдэнэ. 10 дугаар хэсэг. Жаргалт тосхны улаан ус дэмэгтэй Санжаагийн хашааны үүдэн дээрээд цахилгааны мөнгө төлөхгүй бол тогийг чинь таслана. Усны мөнгө төлөхгүй бол ус өгөхгүй гэлээ. Одоо Санжаа зоригтойч ааштайч болжээ. Та нар бэлчээрийн нөхөн олгороо хизээ өгнө, тэр цагт л ус цахилгааны мөнгөө төлнө. Цахилгаан таслбал тасал. Бэд нарны цахилгаан хэрглэнэ. Ус өгөхгүй бол чэч голоос авчихна гэв. Улаан уст хий гэж хүйтнэр инээгээд чэч гол бохирдоод гахайч тоож ууха болсныг мэдэхгүй юу гэв. Санжаа юм хэлэх гэтэл лодон зүрх цөсөн муухай арилсаар хашааны үүдээр гарч ирэв. 4-5 алхам гүйснээ зог тусан амаа ангаан хөшчөв. Санжаа яаран эргэж харвал хатам аав нь сууж байсан газартаа нүүрээрээ харуулдан унсан байлаа. Санжаа хараан очоод толгойг нь түшиж явв. Бүх бие нь бараг хөшчихсөн байлаа. Лодонгийн хэлснээр бол аав нь цэх сууж байсан гин. Гэртээ түшиж оруулах гээд ханцуунаас нь таттал урагшаа унаад өгсөн аж. Толгойг нь дарж үзвэл мөс шиг хүйтэн байлаа. Лодон үхтлээ ажээ. Би яг хажууд нь сууж байсан. Аавыгаа амьсгал хураахад толгойг нь ч түшиж чадсангүй би гэдэг хүн гээд уйлна. Санжаа битгий уйл да битгий уйл. Майн унш гэж аргадна. Лодон хөөрхи аав минь ганц балга сүйтэй цайчгүй аманда ганц халбаг шин тостой зам баачгүй явчихлаа. Өглөө жаахан хуурай замбаанаас өөр юу ч идээгүй. Хөөрх юм уу хаав минь гэж ойлгох тусам зүрх шимширнэ. Санжаач тэссэнгүй нулимс бөмрүүллээ. Өвгнийг нэг аяг сүйтэй цайчгүй шин тостой жаахан замбаачгүй явуулчихлаа. Даанчт би ёстой хэрэггүй хүргэн юм да. Даанч ичмээр. Гэхдээ нэгэнд бүх юм өнгөрсөн хойно одоо харамсаач яах вүлээ. Одоо буян номынх нь ажлыг л сайн хийх хэрэгтэй. Ийм бодоод муу даавууд боож тавьсан шигтгэж чимэгтэй сайхан эмээлээ гаргаж үрээд хошууны зах руу явхаар зэгэв.
Тэгснээ эхнэр хадам эмгэн хоёроо орхиод явах эвгүй санагдаад эмээлээ тавьж гадна гартал хажуу айлын хоёр хөгшин ойлгох дуугаар юу болсныг асуухаар хурч ирэхдээ таарав. Санжаа манай хөгшин гинэт явжхлаа. Хоёр ачтан минь. Энэ их охин хоёрт төрөх хань болж байхгүй юу? Би хошууны төв рүү очиж төрөл саданда хил чимээ өгье. Бас жун ирэмбүчи байгаа эсхийг үзээд ирье гэж хэлв. Санжаа эмээлээ үүрэн гарснаа юу бодсныг бүү мэд буцаж ороод талигаачийн дэргэд очин хучаатай байсан нэхий дээлийн сөхөж харав. Талигаач зүүн гартаа эрхээ барьж баруун гартаа майны хүр татгажээ. Санжаа түүнийг авах гэтэл айлын хөгшин хөөрхий ямар их буянтай хүн юм бэ? Үнэхээр хэцүү юм боллоо. Энэ юмыг авахгүй байх нь зөв болов уу? Авсан ч гигантин ирж авбал таарна гэж бодож байна гэлээ. Санжаа талигаачийг буцааж хучив. Өндөрмнэр хуучин бараа худалдан авна. Том жижиг буруу зуруу төв дүсгээр битсэн хаяг зарын самбар зэрэг үл ойлгогдох юмс гаднаа олгсон төвдөр муухан ярих пүүсийн эзэн эмээл дөрөө олон жирмийг нэг нэгээр нарийн шинжиж үзснээ нэг хуруугаа гоцайлгов. Санжаа толгоос ихсэрхэд пүүсийн эзэн чи хэдээр зарах юм? 8,000-аар. 8,000. 8,000 бол 8,000 гэж хэлээд пүүсийн эзэн толгоогоо сэгсрэн ойлгох инээхийн завсарт нүрээ урчилгэн ярвайсаар мөнгө тоолж өглөө. Санжаа тэндээс гармагц жун гигантэн машинаас буухтай таарлцчихв. Бушуухан гүйж очоод өвөгнийг талигач болсныг дуулгаад гигантэн минь манай герт морилон очиж талигаачийн зам мөрийг зааж өгнө үү гэж үнэн сүсгээр залав. Тэгтэл жун гигантэн одоохон явъя гэд машиндаа суув. Санжаа сандран твдэж гигантэн багшаа герт ямар ч бэлтгэлгүй маргаашнаас гэтэл жун гигантэн би маргааш мөгдөн рүү явна. Чи мориноогоо яваавал тэргэн цуу гэж захирангуй хэлв. Санжаа жун гигантны хамт гертээ ирэхэд жаргалт тосгондох зэшүүний хүмүүс утас шүрмсөөр хэл авалцаад герт нэрсэн байлаа. Жун гигантэн талигаачийг гэрээс нь гаргах өдөр судрыг заан зөвлөн талигаачийн хойд мөрийн номыг уншиж дуусгаад явхаар босов. Гэтэл хажуу айлын нөгөө хөгшин гэгэн багшаа энийг хардаа гэд талигаачийг хучсан дээлийг сөхөж гардах ярих майны хүрдийг харуулв. Гэтэл жун гигэн эднийг одоо авахгүй юу хийж байгаа юм бэ гэснээс биш өлзий дэмбэрэлтэй аяттай үг хэлсэнгүй. 11-р хэсэг. Өвгнөө өгөө болсноос хойш янжин орой босдог болов. Босоод урдных шигээ зурагт үзхээ болж өвгнийхөө суудаг байсан орон дээр лааржийг хичээлээсээ эрхийг хүлээн гадагш гөлрөн суудаг болжээ. Лааржийг хичээлээ тарж ирээд зурагтын мэдээнээс илүү сонин дуулгана. Гэвч орхины дуулгах мэдээ үнэхээр аимшигтай. Өчигдрийн ярьсан хоёр мэдээл гэхэд дотор байрны сурагчид хоолнд хордож бүгдийн эмнэлэгт хүргэсэн боловч 5 нүхсэн. Нүүрс зөөдөг ачааны машин 4 хүн сууж явсан жижиг тэргийг дайрсан гин. Янжин ийм мэдээ сонсох болгондоо нүдэн анин элгэндээ гараа хавсраад гончгсом 3 эрдэн минь өршөө. 6 зүйл хамаг амтнд ийм үйл дахин учрахгүй байх болтугай гэж залбирна. Хөөрхий эмгэнд ийм гай зовлон ойртож байгааг тэр яах мэдэх вүлээ. Хүйтэн салхи хацар зүссэн нэгэн өглөө лааржи эртээ гэгчин сургуульдаа явжээ. Янжин эмгэн босоочгүй байлаа. Санжаа эхнэр тэгээ гэрийнхээ гадна муу бүс давуу хэсгэлэн урж хашааны нүхсөвийг бөглөж байв. Санжаагийн анхаарал хийжгүй ажилдаа төвлөрч өгөхгүй. Харин хошууны нэг байгууллага гэрээгээр ажиллах харуул авах гэж байгаа тухай тэс өөр юм бодно. Гэнэт хоёул хөл дээрээ тогтож чадахгүй унах гэж байгаа юм шиг боллоо. Балмагдан гайхан зогсдол нэг игнээ байшин тэр чихтэй нуран унаж тэнгэр тулсан хаар тоос орчныг нүмрэн авахад ухаан алдатлаа айв. Хажууханд нэг хүн газар хөдлөлөө гэж хашгирсаар гүйж өнгөрлөө. Эхнэр нөхөр хоёр нойрноосоо цочин сэрсэн аятай ээжээ
гэж зэрэг дуу алдан нурсан тоосох шаврыг галзуурсан мэт малтаж эхлэв. Дөрвөлжин эвхсэн ормог майхны бүрээсэн дээр дамнагдсан нуруу модыг авч хаяхад янжин хөгшин гэмтэж бүрдсэн зүйлгүй хэвтэж байлаа. Санжаа Лодон хоёр баярлахын ихээр баярлан нүдэндээ итгэж ядахта өвдөж байна уу? Үгүй юу гэж дахин асууна. Эмгэн бэртээгүйд лам 3 эрдэнийн ивэлд дахин талархав. Гэтэл хэн нэгэн яана сурагчдыг бүгдийн дараад алчихжээ гэсээр гүйж оджээ. Тэд лааржи гэж чангаар бархираад хой салхи татуулан сургуулийн зүг гүйлдлээ. Тэндээс сураг хүлээх янжин хөгшөнд бүтэн жил болох шиг санагдав. Нэг цагийн дараа Санжаа цус нүжинд хутгалцсан лааржигийн цогцыг тэврэн гуйвж дайвсаар хурж ирлээ. Тэнгэр сохорчихжээ. Тэнгэр эцэг сохорчихжээ гэж өгүүлнэ. Лодон аавыгаа өөд болсон шиг тэгтлээ уйлж хайлсангүй. Нулимс урсхан уй урт гихч санаа алдаж суулаа. Газар хөдлөлт их хүчтэй биш, ердөө 4 бал орчим байсныг хожим мэджээ. Нүүдэлчдийн экологийн тосхон хэдэн сургуулиас бусад газарт их хохирол учруулсангүй. Улсаас гамшиг төрсэн айлуудад майхан хоол хүнсний тусламж цаг алдалгүй хүргэн гамшиг төртөж нас барсан бэртэж гимцэн хүмүүст нөхөн олгор өгөөд илүү бат бөх байшин үнгүй барьж өгөхөөр амлахад малчдын сэтгэл догдлон нулимс бөмбөрүүлж байлаа. Харин Санжаагийнх айл эртнээс энд амьдрах дургу болсон. Зээ охин нь сургуульд сурч байсан учраас өнөөдрийг хүртэл тэсэж иржээ. Одоо лааржи үгүй болсон. Тэдэнд энд хорогдох юм үлдсэнгүй. Нэг л өглөө трактор хөлслөн хар үнэхтэй зорилоо. Уул овоо шиг нүүр сачсан авраг машинууд тоос манруулсаар замын турш зогсолтгүй зөрөлдөнө. Жижиг тракторууд хизээ мэдгүй тэр авраг машинд дэвсүүлчихж магадгүй мэт санагдана. Ээлгэн эмтэрсэн Лодон уртаар санаа алдан цээжээ уй илнэ. Санжаач сэтгэлийн шаналгаатай сахлаа үхтэн ганц ч үг дуугарахгүй. Машин даанч олон учир трактор аажуухан явхаас өөр аргагүй. Ийхүү явсаар нар буух үед хар өнөختийн хөндийн аманд хүрлээ. Нүдний өмнө үзэгдэх нутгийн бараа цус нүжинд хутгалцсан лааржийг харснаас ч илүү тэднийг цочоолоо. Хар өнөختийн хөндийг ухаж малтаад дүүрэн хар шороо болгон хайжээ. Хөндийг бүхэлд нь ухаж малтан уурхай нээж том машин өө дуруугүй зөрөлдөх нь шоргоолжны үрийг сэндийчэд хайсан мэт харагдана. Машин техникийн дуу газар тэнгэрийг донслохож аянга нэрэг вүүгэлтэй сонсогдлоо. Хөндийн ам руу олон салаа зам гаргажээ. Тракторын жолооч хаагуур нь явхаа мэдэхгүй зогсож нутгийн эзнээс асуувал Санжаач хэлэх үгээ олохгүй сахлаа үхтэй хээч мартан алмайран зогсно. Нэлээд удсны эцэд сэхээ авч буруу замаар явсан уу үгүй юу гэж эргэн тойрноо харав. Хөндийн амны баруун талын овоо зүүн талын майнын дарцаг харалжчихсныг олж хараад буруу яваагүй гэдгээ ойлголоо. Тэгтэл энэ хөндийн үнэг яагаад хар байдгийн учрыг одоо л мэдлээ. Нөгөө үнтэй хар чулууг эндээс л гаргаж авдаг байжээ гэж өдөржин таг дуугүй явсан Лодон хэлэв. Тогсов. Орчуулсан гаваагийн болор цэв шиг